Эрхэм сонсогчдод та бүхэнд сайн подкасттай хамт байгаад баярлалаа. Бид танд сайн хөтлөгч, зочид, сэдв, мөн сайн мэдээлэл, бодлого, санаа туршлага, зөвлөгөө зөвлөмж, сайн эксрүүлж, харьцуулалт, сайн судалгааг хүргэх болно. Сайн подкасттай хамт сайн бүхэн рүү тэмүүлцгээе. Сайн бацгаана уу? Сайн подкастын сонсогчид бидний хүлээж байгаа гэж бодож байна. За өнөөдөр чимгээ Лазантала салютын эмнэлгийн захирал Болормаа. За тарих судлаач эмч доктор Санчир бидэд та бүхэнтэй уулзахад бэлдээ сууж байна. Подкастын маань өмнөх дугааруудыг сонссон сонсогчдоос нэлээд асуултууд ирсэн. Тэгтээ эмэгтэй сонсогчдоос эрчүүдийн тухай их сонин юм асуусан байсан. Тэгэхээр ингээд нөгөө эрчүүдэд хамааралтай юм шиг энэ бүлгийг бас хүүхнүүд нэлээд сонсоод байгаа нь анзаарэгдэж байна. Тэгээд манай нэг сонсогчоос ингэсэн байлээ. Эмэгтэй хүний дур ханалтаас авдаг мэдрэмж. За нэг төвшин байгаа эмэгтэй хүн юу мэдэрч байна. Тэгвэл тэрнээс эрэгтэй хүн илүү мэдрээд байгаа юм шиг аа гэсэн хардсан асуулт байна. Айгуу тийм хардсан тий. Нэг өөрөөс нь илүү гарчихаа гэсэн шиг тийм хүний асуулт байна. Харин тэгээ нөө эрэгтэй хүн хирохоосоо солиулаад тий эрэгтэй солиулаад ч яг зүгээр ер нь эрэгтэй хүн болох нэг өдрийн боломж олох юм бол хамгийн түрүүнд юу хийж үзэх вэ гэсэн секс. Тий яг тийм санал нэг байсан. Эмэгтэй хүн болны амьдралаар нэг өдөр амьдрах юм бол тий. Нэр юу мэдэрдэг бол гэд боддог юм шиг байна. За эрчүүд тэгвэл яг юу мэдэрдэг? Тэр нэмэгтэй хүнийхээс илүү байдаг болоод эмэгтэй ямар юм мэдэхгүй байдаг гэж. Тэр судлаач юмч болохоор энэ хүн бол тэр мэдрэмжийг мэдчихэж штэ. Эмэгтэй хүн яг ямар мэдрэмж авч байгааг би бол мэдэхгүй. Тэрийг яг ийм мэдрэмжгээ битсэн одоо судалгаа юмч байхгүй штэ. Үгүй тийм үү? Тий. Тийм болохоор ялгарч байгаа даавраар л. Тий бидний хувьд бол одоо яг ингээд ямар даавар за мөн дээрээс нь ямар нөхцөлд хинтээ хаана одоо яг бэлгийн харьцаанд орж байна тий. Тэрнээс хамаарат авах таашаалууд бүгд одоо өөр байна. Дээрээс нь яг хөө энэ нөхцөлд бол бас нэг онгоогоор ингээл хариулцсан байдаг юм билээ л тий. Чи ингээ хамраа авахад үсттэй алинд нь хуруунд гоё байна хамранд нь гоё байна. Начс хөрх хариулт байна. Тий. Яг хөө аль нь уг нь сэтгэл ханамжтай. Эрэгтэй хүн бол заахаа өөрөө дур тавих нэг хэрэг тийм ээ. Эмэгтэй ингээд цуг дур тавиад ингээд явж байгаа бол энэ бол илүү бас таашаал. Эмэгтэй хүн бас яг эрэгтэй хүн дур тавихад тодорхой хэмжээний таашаал авч байгаа гэсэн. Өөрөө бас цуг ингээд бүр ялангуяа зэрэг одоо дур тавих нь бүр илүү одоо таашаалтай гэж үздэг. Ийм судалгаанд бол байдаг. Тийм учраас миний хувьд бол одоо аль аль нь яг эрүүл аль аль нь хүсэмжлээд ингээ хийж байгаа бэлгийн харилцаа бол аль альных нь яг ингээ сэтгэл ханамжтай дур хандлтаар төгсөх болов гэж бодож байна. Энэ мэдрэмжийн хувьд гэдэг чинь одоо хүн чинь нөгөө хараад сонсоод үнэрлээд тэгээд нэг тэр мэдрэхүй эргэтнүүдээрээ тий мэдрээд нэг зэрэг юм хүний мэдрэхүүнүүд гэдэг. Тэгээд зүгээр яг эргэжтэйчүүдийн дур таашаал дээр эргэжтэйч байсан эмэгтэйч байсан аль аль нь дээр нь жоохон судлаад үзэхээр яг тэр бүхэн зохицолж ээж тий одоо ингээл бодохоор бас анхны бэлгийн харилцаатай асар их хумааралтай байдаг юм билээ л дээ. Гэхдээ одоо юу гэдэг чинь хэрвээ гой сайхан хөх гой сайхан бие хараад тодорхой хэмжээгээр тэрлүү илүү фокуслдаг байх юм бол тийм гой сайхан хөх биетэй эмэгтэйтэй ундахтай илүү мэдрэмж авдаг ч юм уу те. Эсвэл яг л тэр өдрөөний бариу сайхан дээр тулгуурлаад идэг бол яг тэрэн дээр ч юм уу. Тэр нөө өөрийнхөө хүссэн эмэгтэйгээ хараад тэг хүссэн одоо авиа тэр чинь нөгөө бэлгийн харилцаанд ороход чинь тодорхой хэмжээгээр авианууд гарч байгаа шүү дээ. Тэр энэ интернет сонсогдоод энэ нь өөрийнх нь хүссэн байж чадах юм бол илүү авдаг юм шиг байгаа юм. Тэгэхээр угаасаа эмэгтэйч ус эрэгтэйч ус юм бас миний бодлоор уншсанаар бол тий хүссэн л сексээ хүссэн үнтэй хийж хинэж байсан айгуу өндөр мэдрэмж. Нөгөө би нөхрөөс надад асуулт энэ асуужсэн байна. Гэт яриамаа санаанд орлоо. Тэгсэн чинь манай хүн бол мэдээж одоо эрэгтэй хүн болоод яг натаа сухтаа л өөрийгөө би ч нөгөө өөр хүнтэй огт одоо унтаж үзээгөө юм нөхөртөөгөө таарахад надад харуулад өөрийгөө натайг адилхан гэж хэлж итгүүлээ тухайн үед одоо ингээ нэг 13 ихийнх нэг юм ч юм да сууж одоо л тэгээд бүх юм нээлттэй чөлөөтэй яриадаж байгаа шүү дээ. Тэгсэн чинь
зөндөө мэдээж ингээд үерхэд ингээд бэлгийн харилцаанд орж исэн би зүгээр хамгийн гоё мэдрэмж чинь би бол ууралж яахгүй ч үнэ манай худлаа тийм зайлмал бас тиймэрхүү тал дээр авьяасгүй байхгүй яг худлаахаа баригддаг. Тэгсэн чинь яг хэлсэн зүйл нь юу вэ гэхээр тэр хүртэл ингээд нөгөө нэг дурлаж үзээгүй яг өөрийнх нь араас гүйсэн охтуудтай ингээд яхаа харилцаанд ороод салаад ингээд явж байгаад бид тэр намайг сурч байгаа Солонгос тарангуудад тэр анхны харьцаар дурлна гэдэг юм болоод бүр ингээд өөрийгөө удирдах чадахгүй бүр ингээд салгалж миний дотор догдолж могдолж ингэж тэгчээд одоо наттай бэлгийн харьцаанд орсон бүр юм оргил тэр мэдрэмжийг ингээд би бүр тэгэл би яг ойлгосон хайртай үнтэйгээ хийх зүгээр ингээд хийх хоёрын хооронд бүр хасар том ялгаатайг ойлгосон. Энэ бол би чамд зориулж морил чиний хүссэн юм яриад байгаа ш. Зүгээр миний ийм байсан гэж бас ярьдсан. Тэгэхээр яг түрүү чи хэлдэг шиг хайр сэтгэл чин үнэн тэр сэтгэл тэгээ энэ харилцаа хоёр нэгдсэн тохиолдол авах мэдрэмж нь хин хиндэл яг дээд зэгтэл юм байна гэж би тэр үед өгнөж ойлгож ирсэн. Тэгээ дур талдууд бол бас дахиад дээрээс нөгөө сэрлийн цэгүүд яригадаад ирдэг шүү дээ. Мэдрэмж арай илүү эргэтэй ч ус эмгтэй ч усан өндөрт мэдрэмж нь хаана байна. Тэр энтрийгээ сайн нөгөө оршил гэж ярьдаг шүү дээ манайхан тий. Оршлоо айгуу сайн хийгээд яг би бинийг айгуу сайн мэдрээд олон жил танилал хайрлал алуу удаагийн бэлгийн харьцаанд ороод нээлттэй ярилцдаг болохоор ч одоо тэр хүн дээр ирэхэд надад мэдрэмж баг тий. Тэр бол ийм онц биш. Эрэгтэй хүн бол одоо тэгж оролдуулбал гоё энэ гэдэг. Тэг яг тэр мэдрэмжээ илүү өдөөж байгаа сэргээж агаад оршлоо айгуу сайн хийж агаад одоо харьцаанд орох юм бол зарим нөхцөлд бас айц майцтай байдаг шнэ урд хугацааны тэргээ тэн дээр бас хүмүүсийн тархинд тэр процесс явагдаад байгаа шнэ. Нөгөө бэлгийн харьцаанд ороод идэл хажуугаар нь өөр бодлол орж ирээд идэг. Ялангуяа эмэгтэйчүүд дээр бас өөрийн бодоод авахар таашаал авч чаддаг байх гэдэг тийм. Ер нь эрэгтэй хүнийг одоо хамгийн гоё мэдрэмж өгье гэвэл та юу үзүүлэх вэ? Эрэгтэй хүнийхээ хувьд санчир доктор юу гэж бодож байна? Болроо энийг ингээд одоо яг энэ сэдвээр мэргэжсэн судлаачийн хувьд яг одоо эрчүүдийг хамгийн гоё байлгахыг тийм хамгийн гоё мэдрэмжийг өгье гэвэл ер нь хүний юу одоо санчираас яг тарих талаас нь тий ер нь бол одоо таашаал тавилт гэдэг чинь өөрөө тархинд ирж байгаа тархитай маш их хамааралтай зүйл шүү дээ. Тархинаас бас удирдах гэдэг. Тэгэхээр би тэр ер нь ингээл ажиглал байхад тэр анхны бэлгийн харилцаа анхны мэдрэмжүүд гэд яриад байгаа шүү дээ. Энэ амар чухал юм шиг санагддгийг. Тэгээд тэр яг нөгөө одоо жишээ нь би жишээ нь гэхэд л нөхөртөө ингээд тэрвэрлэх мэдрэмж амар гоё байж агаад тэрвүүлээл айгуу дурлцсан ч гэдэм үү те. Өшөө бүр үнэхээр тэр анхны бэлгийн харилцаа гоё байсан бол ч гэдэм ээ. Эрэгтэй хүний хувьд бодохоор хаана тэр мэдрэмжийн айгуу өндөр байна. Тэр мэдрэмжийг анх ер нь хэр зэрэг авч ирснээс болж тархинд нь анхны тэр зүйлүүд нь тогтож үлдэх юм болов. Тэгвэл эрчүүдийг хаана төв юм лээ дээ. Тэр чинь хүүхнийх өөр юм биш үү? Тий, мэдээж бэлгэрэхтэнд бол дээцгийн амар өндөр мэдрэмж байгаа шүү дээ. Тэгээ бусд нь бол хүн харилцаа адилгүй байдаг юм шиг байл шүү дээ. Тэгээ судалгаанууд өөр шат. Зарим нь хүмсүү хүзүү хүүхний чивчгээл те. Тэгэл аанаас чигээл яригдчихлээдэг яг тэр жицэг гэж яриад байгаа зүйл чинь бол бас дотооддоо байдаг шүү дээ эрэгтэйчүүдээ. Эрэгтэй хүн жицэг байх юм. Байгаа шүү дээ. Түрүүний нэг цэцгийн асууж байхад яг тэрийг би хайж асуусан чинь харин тэгэд байгааг байхгүй. За эрэгтэй хүний үг санчир өөрөө яг ярьж харин эрэгтэй хүний үг сонсъё. За миний хувьд бол жишээнд за би бол яг ийм тим гэдээ уншаад үзсэн юм бол байхгүй л те. Энэ тал дээр. Миний хувьд бол жишээ нь ингээл яг л их нэртэйгээ хоёулаа маш гоё те. Айгуу гоё орчноо бүрдүүлээд хоёулаа нэг нэгэндээ бас нэг бэлгийн харьцааны өмнөх нэг нэгнтэйгээ дотроо уудалж ингэж ярилцж байгаа нэгээ ярьж илүү ойлголцож байгаа. За магадгүй ингээл бас би яг ингээд хаяа нэг гоё жоохон романтик орчин бий болох гээд ингээл нэг гоё хоол мол хийгээл тэгээ хүлээж идэг хөхгүй. Ингээд түлхээ гэртээ байж байгаа үедээ тэр үе мэдээ ингээд тэр үед хийж байгаа одоо секс маань одоо бит хоёр тойлонд маш их одоо юу сэтгэл ханамж таашаалыг өгдөг. Жишээ нь одоо бид нар нэг цадгаасаа өмнө сэтгэл цадна гэж хэлдэг шүү дээ. Тэрнтэй адилхан яг л одоо дур тавихын өмнөх тэр бас сэтгэл санаа маань өөрөө энэ бүх зүйлдээ одоо маш их бэлэн болоод тэнийг өөрөө хүсэмжлээд тэгээд дур тавьж байгаа. Бас наадлын нөгөө нэг оршил бэлтгэл ажил маань одоо энд маш их нөлөөлдөг болоо. Яг тэгэж гоё ингээл хоёулаа. Тэгэхдээ энэ бүр яг ингээд
нарийн төлөвлөгөөнд орсон биш үү. За 3 сарын 8-нд ингээд ширээд цаад ингээд биш. Яг нэг ингээд цаанаас гарч ирж байгаа мэдрэмжээ гаргаж ирээд тэрийгээ гоё ингээд юугаар ч юм бүү мэд илэрхийлээ. Би бол айгүй захиа бичдэг байхгүй. Их нэртэй цуг байдаг ч гэсэн ингээд захиа бичдэг. Тэгээд ирэхлээр манай хүн айгүй гоё одоо ингээд хураагаа хадгалсан байдээ өөрөө. Тэгээд би ч өөрөө бас анх захиа бичих хуужилаа шүү дээ. Ийм орчин цаг хэрнээсээ хүмүүс бол одоо мессежээр утсаар ингээд анх үерхээ барь гэж боддог гэсэн. Би яг утсаар ярьдаг, бичдэг. Тэгсээрнээсээ би анх загтал бичижсэн. Гоохта. Гих мэтчлэнгээр ингээд тухайн одоо яг хайртай хүмүүс хоорондоо одоо нэг мэдэрнэ шүү дээ тийм ээ. Ямар байдал, яавал миний одоо ихнэр сэтгэл нь хөдөлдөг, юунд дуртай байлаа. Тэр бүгднийг би болгож аваад. Гэтэ энэ бол яг ямар нэг төлөвлөгөөгөр биш, гол нь яг ингээд хайраараа гол мэдрэмжээр л явбал энэ хамгийн гоё таашаал, хамгийн гоё одоо тэр мэдрэмжийг өгдөг гэж боддог. Яг ингээд секси үед эрэгтэй хүний биеинд болоод тархинд юу яг юу болдог вэ? За бие махбодод гэх юм бол одоо өмнө нь ярьж ирсэн бэлэг эрэхтэй баг хөвчөрнө тийм ээ. За ингээ хөвчрөөд энэ үед бол маш их хэмжээгээр одоо мэдрэлийн сүцнүүд мэдрэлийн эсүүд маань өөрсдөө ингээ цусан хэмжээнд ч гэсэн сажирч байгаа учраас үйл ажиллагаа нь бол маш эрчимтэй үүдэж эхэлдэг. За ингээд одоо тодорхой хугацаанд ингээд одоо яг ингээл секс үргэлжилснээр энэ бүх одоо тэр үйл хөдлөлийн дагуу явж орж ирж байгаа мэдрэмжүүд бүгд тархинд ирж боловсрогдоод за нөгөө нэг 3 төрлийн болчирхааг ярьжсэн тэ өмнө нь за нөгөө төрөө болчирхаа за давсганы зайвар байна тэгээд төмсгний одоо үрийн цэврүү энэ гураас маань нөгөө 3 шингэн ман зэрэг ялгараад за ингээ үрийн сувгаар дамжиж бол хатагшилдаг. Энийг ил бол дур тавих гэдэг. За ингийн тулд бас тархинд маш олон төрлийн дааврын солилцоо дахиад явагддаг. Ялангуяа бэлгийн харьцаанд орохоос өмнөх шөнө жишээ нь сайн нойр авсан байх. Ингэж бид нар бас дараагийнхаа одоо тархинд одоо өнчин тархинд байдаг тэр гонадотропин буюу тэр нөгөө төмсгөнд тестостерон үйлдвэрлэхийг дамжуулж өгдөг. Тэр төмсгний үйл ажиллагааг явуулж өгдөг. Тэр даавар нь ялгарч иж тестостерон бий болно, үрийн шингэн бий болно. Гих мэтлэн маш олон төрлийн дааврын зохицуулгууд наан явагддаг. Тэгэхээр бид нар бас нөгөө нэг амьдралын хэв маяг хэмнэлээ айгүй зөв тохируулж явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээл ядраал ингээл нойр хоол дутуу ийм маягтай явж байгаад ингээ хийж байгаа секс бол төдийлөн бас сайн таашаал өгөхгүй хурдан дур тавих ч юм уу тийм ээ. Эсвэл ингээ бүр дур тавихгүй байгаад байх юм маш олон араараасаа эмгэгүүдийг дагуулждаг. Тийм учраас бид нар бас хоол ундаа нойр айгүй зөв тохируулж явах хэрэгтэй. За тэгээд ингээд хийж байгаа нөхцөлд бол хамгийн гол нь бид нар тархинд нөгөө нэг үрийн шингийн ялгаруулах тэр дохио сигнал ирсний дараа маш их хэмжээгээр аз жаргалын даавар ялгарч байдаг. Энэхүү аз жаргалын даавар маань бидний одоо энэ тэр 7 хоногтой ч юм уу тэр сартаа эсвэл тэр өдрөө болсон бүх тэр стресс муу мухай сөрөг зүйлсүүдийг сөрөг зэнгүүдийг бүгднийг бас дарангуйлж өгдөг. Ингэснээр нэг талаараа бид нар стрессээс аягүй ангижирч чаддаг гэсэн. Нэг сонсогчоос ийм асуулт ирсэн байсан. Тэр нөгөө эрчүүдээс ялгардаг тэр шингэнийг, үрийн шингэнийг амт үнэр юунаас шалтгаалдаг вэ гэж асуусан байлээ. Энэ бол маш бас аягүй зөв хэрэгтэй асуулт. Яг тэгэхээр энэ секси үед аль алинд нь үнэртдэг. Шингэн маань ямар үнэртэй байгаа. Тэ энэний үнэр юунаас болоод өөрчлөгдөх вэ гэхээр нөгөө төрөө булчирхай эсвэл давсагны хажууд одоо нөгөө булчирхай маань байж байна. Үрийн сувг маань байж байна. Үрийн цэврүү байж байна. Тэ энэ 3 булчирхайны аль нэгэн дээр асуудал үүссэн. Одоо үрвсэл ч юм уу ямарваа нэг өвчлөл үүсэн тохиолдолд энэ 3 төрлийн шингэний аль нэгнийх нь одоо чанар нь өөрчлөгдөн гэсэн үг. Ингээд ирэхлээр нөгөө хэвийн байдалд нь одоо өөрчлөлт орно. Үнэртэй болно, өнгө нь өөрчлөгдөх гэх мэтчлэн ингээд өөр янз янзын эмгэг зүйлүүд бол гарч ирдэг. Тэгэхээр хэрвээ тийм зүйлд гарч ирж байгаа тохиолдолд маш хурдан одоо эмнэлгийн байгууллагад очиж байгаа. Яралтай нарийн мэргэжлийн эмчт үзүүлж эмчилгээ авах хэрэгтэй гэсэн. Энэ нөгөө идж байгаа хоол одоо амьдралын хвшилтэд энэ үнээр амт хамаатай байдгүй. Жишээ нь халуунагаа идсэн байвал яах вэ?
Тэр бол ямар ч хамаагүй. Тий, халуун ногоо идвэл одоо тиймэрхүү үнэртэй шиг болоогүй. Тэнгүүд бас ингэж байгаа байхгүй нөгөө эмэгтэйчүүдийн гоо сайханд өрийн шингэн айгу ач холбогдолтой нүүрэндээ төрхтэй гэдэг байхгүй юу? Янз янз юмнууд байдаг штэ. Тийм юмнууд сүүлийн үед чи сошиал дээр ялангуяа тэр янз янзын чухал VIP группүүд дээр тийм юм айгуух яригдчихээн л да. Тэр гарч байгаа найрлага үнэхээр л гоо сайхан тамаатай юм уу? Энэ голхон тэгэл хамгийн түрүүнд бидний арьс ер нь юугаар тэжээгдэдэг гэдгийг бодох хэрэгтэй. Тий. Энд бол баг зэрэг Б-ийн комплекс хэрэгтэй байдаг. Коллаген, тэ кератин гэх мэтчлийн уургууд, коэнзим, QR гэх мэтчлийн. Эдгээр нийтлүүд арьсны маань уян хатан чанар чиглэг тэр гөлгөр бат бөх байх тэр бүгдийг хангаж өгдөг байтал тэгвэл тэр өрийн шингээ ямар хэрэгтэй. Яг гоо за биохим талаас нь харуул цайрын агуулмж ихтэй. За. Тий. Тэр талаасаа баг зэрэг тэгж ярих гад байдаг. Гэхдээ энэ нь бол гол нь тэр арьсанд шимт хижээл өгөхийн тулд ямар замаар шимэгдээд яаж очиж иж тэр шимт хижээлээ тэр арьсанд өгөх ёстой вэ гэдэг нь бас нэг өөр асуудал үүдэг. Одоо хүмүүс харьцангуйс мэддэг болсон биш гоо сайхны бүтээгдэхүүн 1000 тэр коэнзим QR ч юм уу коллаген, витамин, минерал агууллаа гэд түрхээд тэр арьсанд төдийлөн сайн шимэгддэггүй гэдгийг одоо эмэгтэйчүүд нь бас харьцангуй ойлгож эхэлсэн байна. Ер нь коллагеныг нь уухан зүг юм байна тий. Бид нар уугаад хотод үйсэн замаар боловсрогдоод цуснд энэ орж ирээд тэгээд арьсанд ороос ингээд өвчж орж ирэх нь хамгийн зөв юм байна гэдгийг бас ойлгоод эхэлсэн байна. Хүмүүс тийм байхад гэхдээ инглигээд бас нүрийн шигнийг ууна гэсэн үг шүү. Тэгэхээр бид нар бол айгүй зөв шинжлэх ухаан хандах хэрэгтэй. Одоо нэг хэсэг манайхан бол витамин комплексыг аваад ампулыг нь хаглал ус хуухандаа түрхэл бас л тижээж ин гэлдэгдэг байсан. Энэ бол цэвэр шууд тэр эмийн бодисыг зүгээр асгаж байгаатай ялгаагүй байхгүй. Шимэгдэх зам нь гэж байна те. Яг бэгийн дутагдал болсон ч юм уу. Тэрийгэ мэдэхгүй ч бид тэр ингээ хамаагүй юм гаднаасаа хэрэглээд байх нь маш буруу л авчиж байгаа. Нэмэт нэр нэг юм бүр зориод асуухад ер нь эрэгтэй одоо эрэгтний хэмжээ бэлгийн таашаал хэр ач холбогдолтой тийм том байх жижиг байх. За одоо дунд шин тэдэн сантиметрийн тэргэл яригддаг одоо тийм хүүхнүүдийн групп мөр байна штэ цагаарч. Тийм дундаж тэдэн сантиметр байдаг гэсэн чи манай админ болон ингэж аахгүй тий. Мо админийхын туршлагаар бол төдч гэдэг юм. Би тэр тоомог нь хэлээд юм л дээ. За ер нь бол ангаах ухаанд ганцхан зүйлийг баримталдаг нь гол нь амьдралын чанар гэдэг зүйлийг баримталж байгаа л да. Амьдралын чанар тэр хүн амьд явах хугацаанд хэрхэн чанартай сэтгэл хангалуун, баяр хөөртэй, аз жаргалтай, эрүүл, нийгмийн харилцаанд эрүүл байх вэ гэдгийг илүү чухалчилдаг. Түүнтэй ялгаагүй эр бүлэг эрхтний үед ч гэсэн ажиллах чадвар маш чухал. Тэрний том жижиг байх нь хамаагүй. Том жижиг байлаа гэд том байна уу? Эсвэл жижиг байлаа гэд тэр маань өөрөө одоо ажиллах чадвар, тэр цусан хангамж, тэр мэдрэл, сэрэл дамжуулалт тааруу байхад бол тэр бас л одоо хэрэгцээг болоод эхэлдэг шүү дээ. Түүний оронд энэ маань одоо яг байгаа хэмжээндээ маш сайн ажилдаг, одоо мэдрэл сэрлээ сайн дамжуулдаг. За мөн дээрээс нь эрүүл ийм байхад бол хэмжээдүүд л хамаагүй болоод эхэлж байгаа. Яг тэгээд үнэхээр эрүүл бэлгийн харьцаанд ордог эмэгтэйчүүд бол бас мэтгэл баг. Энэ хэмжээ чухал уу эсвэл одоо яг ажиллах чадвар нь чухал. Хэмжээ бол нэг ач холбогдолтой биш юм биш үү тий? Ер нь дундаж хэмжээ ямар байдیں۔ За би тэрийг сайн мэдэхгүй. Яг хуу Аз, Европ гэл ер нь бол хуваадаг юм шиг байлээ. Аз бол нэг би яг тэр зүгээр гадны судалгаар харж ирсэн 5-6 инч гэд инчээр тавьсан байсан л да. Инч ч одоо нэг 2.2 3 см юм уу нэг инч. Тэгвэл 2.3 см-ийг 5-6-аар үржүүлээд дундаж хэмжээг бодож олох нь шүү дээ. Тий, ер нь тиймэрхүү гэж бол үздэг юм байлээ. Гэхдээ энэ нь бол би бас төдийлэн сайн мэдгүй эргэлзээд л байгаа. Юу вэ гэхээр одоо нэг нөхөр бас тэрийг ингээл хэмжээд явдаг ч юм уу гэл одоо бас нуунууд их байна л та. Энд очиж хэмжээд яваад идэв юм надад ч байгаа. Тэдний групп дээр амар хин яригдаад идэв шүү дээ. Хэмжээ чухлоо, чанар таа чухлоо гэл. Яг би физиологийн хувьд хараад үзэхээр угаасаа одоо Европ эрчүүдийн
бэлгэртний хэмжээ жоохон тодорхой хэмжээгээр том байдаг гэдэг яриануд байдаг шүү дээ. Гэтэл Европ хүүхнүүдийн тэгвэл өтрийний онцлог нь тэр өгцөгний онцлог ч гэдэг юм уу. Одоо өгцгөө аваад яв мав гэдэг өгнүүд гарч ирсэн л байдаг шүү дээ. Амар өгцөгтэй. Тэрнийхээ хэмжээгээр бас тодорхой хэмжээгээр өтрийний урт гэж угаасаа эмэгтэйчүүдэд байдаг шүү дээ. Тэр ерөөсөө л нөгөө тасан зохицол. Тэгээ Монголд ч гэсэн ер нь хүмүүсийг хараад хаа том биетэй эмэгтэйчүүд одоо ямар байх вэ те ер нь биеийн онцлог тэр биеийн хөгжлөөсөө шалтгаалаад ч юм уу тодорхой хэмжээгээр тухайн хүнд эрхтнийх нь хэмжээнүүд нь байдаг. Төрүүлж байгаа хүүхдүүд нь ч гэсэн байдаг шүү дээ. Том биетэй хүн бол маш том хүүхдүүд бас төрүүлэх магадлал нь арай өндөр байдаг ч юм уу яс томтой удамшаал ингээл явчихдаг шүү дээ. Тэгэхээр хэмжээ гэхээс илүү одоо энэ бүр хэмжээ боол огт чухал биш гэхинж бас хайшаа юм бүр чухал гэхинж хайшаа зүгээр миний зүгээр ажигласнаар зохицол айгуу чухал юм байна. Тэгээ мэдээж эмэгтэйчүүд бол бас нөгөө л нэг эмэгтэйчүүдийн дугаарууд дээр ярьсан. Өтрийний булчингаа алдагдал буюу өтрийний булчингаа сулруулад тий янз бүрийн болохгүй юмнууд хариулаад булчингийн хувьд бол итгэхгүй, агшилдахгүй, тэлэлдэхгүй, цусан хангамжгүй байгаад ирэхээр тэр хэмжээ угаасаа асуудалтай болоод ирнэ. Тэр энэ үзүүлэлттэй бол бас сүүлийн хэдэн жилд манайч нөгөө мэдж байгаа шүү дээ. Яг энэ тал руу айгуух судалгаа хийгээл имчилгээ хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр ингээд хэдий залуу эрүүл тийм гэсэн ч гэсэн бас нэг яг булчингийн ингээд буцаагаад агших тэр чадвар нь айгуу бага болгоод идэг кэрлийн дасгалыг огт хийгээгүй. Тэгээ энтэй хамааралтайгаар магадгүй бэлгийн харцанд ороход ирчүүд маань сэтгэл ханамжгүй байдлыг ч юм уу тий авчгаар одоо эмэгтэйчүүд ч өөрсдөө одоо нөгөө хэмжээ чухал юм байна нэг том бэлэг хэрэгтэнтэй хүнтэй онтоод зөвхөн шал өөр мэдрэмж төрсөн гэж яриануд байдаг. Энэ бол угаасаа хүмүүс айгүйх ярьж байгаа. Гэхдээ яг нөгөө нэг ангаах ухааны талаасаа, шинжлэх ухааны талаасаа бас тийм чухал биш болчихж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж яг зарим эмэгтэйчүүд зарим групплийг судлахаар энэ өтрийний хэмжээ, бэлгэрхтний хэмжээ хоёр хоорондоо нийтдээ зохицолтой байх юм бол эрүүл харилцаа болчиход байгаа. Тэгэхээр мэдээж яг нөгөө эрэгтэй хүний хувьд алдагдaltaгүй гэдэг маань тэр цусан хангамж илүү сайн ирдэг тэр дур тавилтын хувьд хэвийн нөгөө хугацаанд өдөөлтөө тодорхой хэмжээгээр хийчээ тэгээ бэлгэрхт нь бол айгүй сайхан чанга хөвчөрчөөд ингээд тавих гэдэг нь эрүүл болчихж байна. Тэр эрүүл байдлаас аль нь эрүүл байвал зохицолтой байвал тэгэл айгүй нийттэй байгаад байгаа. Тэгвэл лас солиотой эмнэлэг дээр яг энэ нөгөө нэг одоо хэмжээнээс илүү ажиллагаа чухлаа гэж байна шүү дээ. Тэгээ ажиллагааг сайжруулдаг ямар үйлчилгээнүүд, ямар сервисүүд байгаа вэ? Цусан хангамж одоо энэ эмэгтэйчүүд яг нөхөн өрчгөө хэрэгтэн буюу бэлэг хэрэгтэн чинь өөрөө цусан хангамж гэдэг түрүүнээс хойш одоо тэгээ ярьж байгаа өмнөх дугаарууд дээр маш их ярьсан. Тэрийн цусан хангамж багтаад ирэхээр л бэлгэн үйл ажиллагааны алдагдлууд бүгд юу болоод ирчин. Энэ цусан хангамж бол маш олон шалтгаануудаар алдагдчихээн. Монгол бас нэг энэ алдагдаад байгаа шалтгааны нэлээд их хувийг эзлээд байгаа л диабет буюу сахар бол амар их эмэгтэйчүүдтэй нөгөө цахим мэдрэлийн судаснуудыг нэрээсгдэг энэ цусан хангамжийг багасгадаг. Тийм учраас бэлгэрхтэнд нь очиж байгаа цусан хангамж багтаад байгаа учраас алдагдлууд бий болж байна. Алдагдал гээд манайхан сулрал энтер гэдэг. Ер нь бол бэлгэн үйл ажиллагааны алдагдал талаас нь бодохоор одоо тодорхой хэмжээгээр хурдан дур тавилтууд орчиж чинь эсвэл дур тавихгүйгээр одоо бэлгийн ажил маань зогсож чинь гэдэг юм шууд дуучиж чинь гэж ярьдаг шүү дээ. Эсвэл айгүй сул байгаад байна. Чанга хатуу юм байха болчлоо ч гэдэг юм уу. Ингээ олон шалтгаанууд байна л да. Тэгэхээр энэ дээр нөгөө шинээр цуц сургуулдаг энэ аппаратыг яг бид нар нэлээд судалж агаад мэдээж цусан хангамжийг сайжруулах, боцын солилцоог сайжруулах зөндөө аргууд байдаг. Ятаглал хүн буруу хвшилтэй байсан бол зөв хвшилтэй болохоор тэр нь тодорхой хэмжээний өөрчлөлт орж ирэх нь тий. За дараа нь өшөө нөгөө эм эмчилгээнүүд ч гэдэг юм уу судалт хэлдэг цусан хангамж сайжруулдаг эмчилгээнүүд энэ төр бол орчиж байна. Гэтэл зарим нөхцөлд бол нөгөө хүчээр судалжилт ургуулна гэдэг маань яалтчгүй хамгийн үр дүнтэй мэн гэж судалж бид нар нөхөн төлжүүлэх гэхээсээ илүү шууд шин суд сургуулах юм аппаратыг Монголд анхуд оруулж ирсэн бас айгүй онцлог байна. Тэр энэ мэн өөрөө одоо яг ийм Монгол ирчүүдийн хувьд яг нөгөө эрүүл мэндийн боловсрал талаасаа сайн авч чадахгүй учраас хэмжээ чухал гэдэг бодолтой 970% итгэж байгаа байхгүй юу? Ерөөсө би хэмжээ сайн том бийжээж л эхнэрээ сайхан гоё эмэгтэй хүний гоё жаргах юм байна гэдэг бодолтойгоор хэмжээ томруулах буруу юм руу айгүй орчдөг. Янз бүрийн гээл шахуулдаг эсвэл одоо тариг бариг тавилгачдаг тий ингээ хэмжээгээ томруулах гад эсвэл энэ баригчин төр суулгачдаг ч гэдэг юм. Ингээ харах хэмжээ аваад идэг. Эргээд нөгөөдөл амар эрсдэлтэй хэсэг хугацаанд нэг юм байгаа юм шиг зүгээр хууралтай явагдаад идэг тий өөрт нь. Тэгэн гутал хэмжээ биш ер нь яг ингээ эмнэлэг рүү хандж байгаа хүмүүс бол бэлгэрхтэн цусан хангамж шинээр судалжилт үүсгэн гэхээр
хамгийн их асуудал томорхол гэж асуудаг. Дэлхийн хувьд бол бид нар мэдээж дотоод тэр судалгаануудыг хийж байгаа шүү дээ. Тандалтын судалгааг хийгээд ямар хөө байдлаар хүмүүс тандалтай болж байгаа гэхээр хэмжээ томорхоо. Тэгээ яг тийм асуултанд эмч аюул зөв шинжилгээ ухааны одоо үндэслэлтэйгээр одоо хэмжээ бол тийм амар чухал биш ээ. За мэдээж зарим тохиолдолд зарим хүмүүс цус ангаан сайжирснаар нөгөө шууд эмчилгээ дуусаад за тэдэн сантиметр 1 сантиметр уртс чинь томорж ийн өргөсөж ийн гэдэг юм байхгүй. Нөгөө зөв түрүүний хилдэг шиг те зөв голдролтой ороо зөв юм зэрэгэлт аваад бэлгийн харьцаанд тогтмол зөв ордог болоод мэдрэмж сайн авдаг болоод сайн хөвчрөөд тэгээ хөвчөрчөөд ирүүл бэлгийн харьцаагаар одоо болдог нь ингээд ирэхээр тодорхой хэмжээгээр одоо өвчлөлт орж байгаа байдлаар ажиглагддаг. Санжир докторыг нөгөө түрүүнд юу хахад танилцахад хийжсэн шүү дээ. Спортоор хичээлдэг байсан. Ингээд айгүй спортлог бэлтээ энийг хараад чимээ санжинууд дээр нөгөө охтод уулзаж сууж хахад яриадсэн шүү дээ. За тэгэл нэг том цээж нөгөөх нь явдггүй л гинлээ гэл ер нь хүүхнүүд айгүйх тийм ойлголт төгөөмөл байдаг байхгүй тий. Одоо ингээд нөгөө бодибилдингээр хичээлдэг янз янзын уураг юу одоо хүнсний нэмэлт бэлтэмлүүд гэдэг юм уу тиймэрхүү бодисууд хэрэгэлдэг ирчүүдийн хувьд ингээд нөгөө бэлгийн чадварт нь нөлөөлдөг одоо тэгээд сексийн чадамж нь мууддаг нэг тийм одоо том цээжл болдог гэдэг тийм яриа айхдаг энэ юу юм уу? За энэ дээр яг би гоё тайлбар хэлчих гэсэн. Юу вэ гэхээр мэдээж спортоор хичээлж байгаа дасгал хөдөлгөөн идэвхтэй хийж байгаа хүмүүсийн хувьд бол эрэгтэй хүний хувьд бол тестостероны хэмжээ улам өсөж явдаг. Бид нэр одоо дасгал хийхэд тестостерон булчин томрохын тулд одоо зарцуулагдаж байна те. Тэр чинээгээр төмсөг маань тестостероныг улам ихээр үйлдвэрлээл гэдэг. Энэ хэрээрээ бэлгийн одоо чадамж чалах улам сайжирдаг. Булчинг бий болгодог даавар нь тестостерон гэдэг би өмнө ярьж байсан тийм ээ. Зарим нэг тохиолдолд яг бид нар допинг гэж сайн мэднэ. Тестостерон гэдэг энэ дааврыг гаднаас тарих хэлбэрээр хүмүүс авдаг допинг. За допингийг ингээд одоо тестостероныг гаднаас авчингууд нөгөө төмсөг маань өөрөө үйлдвэрлэхэ болчдөг байглаасаа. Энэ гаднаас энэ нөхөр ингээ гаднаас аваад байгаа юм чи би өөрөө үйлдвэрлэх хэрэггүй юм байна гэд. Энэ чинээгээр тестостерон үйлдвэрлэхэ болохын хэрээр хэр одоо тэр үйлдвэрлэх нь багасч जैन тэр чинээгээр төмсгний хэмжээ жижигэрнэ. За. Хатангашиж эхэлнэ гэсэн. Ингээд ирэхлээр нөгөө хүний өөрийнх нь байгалийн тэр бэлгийн чадамж буурж багасч эхэлдэг. Тийм учраас спортоор хичээлж байгаа үед допинг хэрэглэхгүй байх нь зөв. Допинг хэрэглэж байгаа хүмүүсээс одоо хэрэглэсэн хүмүүсээс юм уу те тийм зүйл бол ажиглагдана. Эрүүл яг зөв одоо natural гэдэг яг өөрөөрөө ингээд зөв хооллоод хоолныхоо төлбөрийг баримтлаад ингээд хичээллээд явж байгаа хүмүүс бол харин жисэргээр улам бэлгийн чадамж нэмэгдэж ирдэг гэж ойлгож байна. За тэгэхээр дугаараа дуусгаас өмнө би түрүү чи нөгөө хэмжээтэй холбоотой нэг солонгос нэг айгу мундаг судлаачийн нэг семинарыг тэр айгу үнэтэй семинар гэсэн юм ба та бол үнд синтээ гэдгийг орчуулад явж байхад нэрээ одоо би яг саналаа. Тэн дээр нөгөө хэмжээ бол ер нь бол баг ер нь хамааралгүй гэдгийг бүр ингээд судалгаагаар батлаад яг юм бүх юмыг харуулад хамгийн гол нь энэ нь айгу олон хүмүүсийг өөртөө итгэх итгэлийг алдуулж олон ирчүүдийг бүр ингээд нөгөө бэлгийн харьцуулан гэр бүл болохоос маш их одоо хор уршиг авчирсан учраас энэ одоо сэтгэлийг зөв байдалд оруулахын тулд ингээд тэр хүн ингээд ярьж ирсэн. Тэгээ тэн дээр юу гэж ярьж ирсэн бэ гэхээр одоо ерөн хүний байглаас өгсөн хүнд өгөгдсөн бүх эрхтэн одоо энэ бүхэн чинь л тэр хүнд л хамгийн төгс учраас л цаанаас өөрөө ингэж нэг өгөгддөг зүйл учраас аль нэгэн та голох одоо бараг голох нь өөрөө сэтгцийн гайж одоо үлдлээ. Магадгүй хин нэгэн одоо тэр бэлгэрхний том байхад тэр маш жижигэн байсан ч гэсэн цаанаас байглаасаа бас яг тэрэнд нь тохирсон эмхтэн өөрөө бараг ингээ учрах тийм өөрөө бар байгалийн тэрнийг тайлбарлаад тийм нийцэлтэй байдаг. Тэгээд нөгөө яг эмхтэн хүмүүсээс асуухад зөвхөн хайртай, сэтгэл зүйн хувьд амар тайван, халамжтай байхад тэр одоо хэмжээнд биш ерөөсө тэрэнд л хамаг утга учир байдаг. Ерөөсө билээ. Тэгэхээр ингээ маш олон энэ сэтгэлгээнээс бид нар чөлөөлөгдөж өөрийнхөө үн цэнийг ойлгож та өөртөө итгэлтэй алхаарай гэдэг ингээд яг би тэрнээс үлдсэн миний орчуулга нэг юм санаанд орсон учраас ирчүүдэд хэлэхэд энэ бол асуудал биш юм билээ шүү. Энэ зүгээр энэ одоо цуу яриа шиг ингээд тархаж явсаар агаад бидний сэтгэл зүйд үнэмшил болоод ингээд суудсан ойлголтын болохоос ш танд байгаа тэр бүх зүйл хэн нэгэнтэй харьцуулагдчихгүй хамгийн үнцэнтэй бөгөөд хамгийн цохимжтой хэмжээгээр надад өгсөн байна гэдэг бид нэр ойлгох хэрэгтэй байна гэдэг тэр семинарын үеэр би нэрээ
Одоо хар хүүхнүүд бол нөгөө өтрийн амар урт уужин байгаа байхгүй юу? Өвцөг томтой өтрийн айгүй их нөгөө хойшоогоо уужин байдаг. Тэгэнгუთ л яг л тасан зохицол шүү дээ. Тэгэхээр тэр байгалаасаа заягдсан хар ирчүүд их ямар байх вэ? Одоо Монгол эмэгтэйчүүд хар хүмүүстэй суул баларны эмэгтэйчүүд чинь хамаагүй байдаг. Бүр эсэргээрээ одоо умаад авсхийн айгүй цогцолттой одоо өвдөгдөг, зовирлдаг тий. Хангу мэдрэмж. Хичээл дээр бол их их эмэгтэйчүүдийн хичээл гэж орно шүү дээ айтан багч. Тэн дээр бол ярьдаг байсан л та. Бүр яг хичээл болж орж байгаа. За бэлгийн харилцааны үед бэлэг хэрэгтний том жижиг гэдгийг одоо чухалчилж болохгүй. Том байх тусмаа одоо тэр чин анатоми те газар зүйн онцлогоос хамаарат өөр байгаа. Ийм үед одоо том бэлэг хэрэгтэнтэй одоо ингээл бэлгийн хавталд орлоо гэхэд энэ нөгөө арын хүнхрээ гэж байдаг. Эмэгтэй хүний те. Тэр арын хүнхрээг одоо цоолох, урах, гэмтэх ийм асуудал их учирд энэгээр ч гэсэн одоо айгүй их асуудлууд бас кейсүүд ирдэг. Тийм учраас энийг бол одоо ерөөсөл заавал тийм нэг том тэргээд байх юм байхгүй өөртөө сайхан те тэр таашаалдаг өгж байгаа хийж байгаа тэр одоо хүнтэйгэл одоо бэлгийн хавталд орох нь илүү одоо эрүүл мэндэд ч гэсэн ач тустай маа. Тэгвэл бол яг ингээл бүр одоо зарим нэг тохиолдолд ингээл өөр нэг одоо янз янзын тоглоом юмнууд идэг шүү дээ. Тийм юмыг хүртэл ингэж оролдож хэрэгжилж байгаад те томыг ингэж оролдож хэрэгжилж үзэж байгаад арын бүрээгээ атгцсан дотор салттай тэр хүмүүсүүд их хичээсэн. За тэгвэл энэ дугаарыг сонсож байгаа сонсогчд маань ер нь секси үед ирчүүд юу мэдэрдэг? За ирчүүдийн бие болоод тархинд ямар процесс өрнөжидгийг ойлгож авсан бах. Дээрэс нь манай эмэгтэйчүүдээс ирсэн асуултуудад тодорхой хариултууд өгөгдсөн бахаа гэж бодож байна. Хамгийн гол нь та бүхэн минь хэмжээнд ячаал өглөөгөөрэй гэж манай мэргэжлийн хүмүүс зөвлөж байгаа юм биш үү? Тэгээд нөгөө бие болж байгаа өөрчлөлтүүд байгаа шүү дээ тий. Эмэгтэй хүмүүс ер нь одоо төрсний дараа яах ёстой вэ тий? Яг л буцаад нөхөн сэргээлтээ аягүй сайн хийдэг, кегл тасгалаар аягүй сайн хичээдэг. Тэр алдагдлууд нөгөө буруу хвшлээс болсон алдагдлуудыг бий болгохгүй байхад энэ насан туршдаа сэтгэл ханамжтай байх боломжтой. Амьдралын хвшил нь өөрчлөгдөд буруу болоод алдагдлыг бий болоод ирэхээр нөгөө санаа аягүй зовноод байгаа байхгүй. Буцаад л хэвийн хэмжээнд л байх хэрэгтэй. Баярлалаа архим сонсогчдоо сайн подкастын ээлжид дугаар та бүхэн төрлөө. Та бүхэн манай подкастыг нийслэлийн тэргүүлэгч FM 101.7 радиогоор пүрэв гараг бүрийн 18 цаг 30 минутаас хүлээн авч сонсоорой. За Facebook дээр сайн подкаст нэг гээд англиар бичээд хайх юм бол манай пэйж байгаа. Та бусад аппликейшн ашиглах боломжгүй бол манай Facebook-ийн пэйжээр дамжигдан бидний дугаарыг сонсож болно. За iPhone-ы iPodcast, за Samsung-ийн бүх төхөөрөмжүүд дээр суух боломжтой подкастуудын бүх аппликейшн дээр манай подкастаас та бүхэнд хүрэх боломжтой байгаа. Тэгээд Монголын M+ UB-Info гэсэн подкастууд болон бусад зарим подкастын аппликейшнуд Монголынхаа манай одоо албан ёсны зөвшөөрлийг аваад бидний дугааруудыг нэвтрүүлдэг байгаа шүү. Тэгээд бидэндээ цаг өргөж хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Түр баяртай.